Сайн бацхан үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар хөхлөж байна. Та бүхэндээ мэдээг танилцуулъя. За 2 сар ноолоороо гэртээ дарж байсан малчид маань өнөөдөр ноолоор өгөх боломжтой боллоо. Гэхдээ зүүн 3 аймгийн ноолоорыг Монгол Улсын засгийн газар төрийн дундаа хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд улаан сайд мэдээлэхдээ за 105,000 төгрөгөөс авна гэсэн мэдээлэл хүргэсэн. За малчдыг ноолоороо зарахгүй гэртээ дарж бай гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд за өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар 105,000-аар авах эрх бүхий субъектууд олдоогүй юм а. Хинтээ аймагт үндэсний үйлдвэрлэгч говь компани зүгээс за малчдын ноолуурыг авах боломжийг бүрдүүлээд за хүнс хөдөө аж ахуйн дэргэд байрлах хөдөө аж ахуйн бирж дээр за ноолуурыг өнгөрсөн баасан гаргаас эхлэн худалдан авахар болж байгаамаа. За малчдад мэдээлэл буруу ташаа тарсны үүднээс за бөөгнөрл эмх замраангүй байдал үүссэн байна. Ундрахаа мэдээллийн сурвалжлах баг хамт олон газар дээрээс нь мэдээллийг хүргэж байгаамаа. Ноолороо 2 сар дарсан малчид сая л нэг Монголынхаа компанид өгөх гэж очир дараалал үүсгэн зогсож байгааны дур зургийг Чингис хотын хөдөө аж ахуйн биржийн гадна талбайгаас харж болох юм. Учир нь хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд улаанд нам холигдуулсан малчид өнөөдөр уур бухимдлаа цээжиндээ тээсээр инхүү хонон үнжин байж ноолороо 65,000 төгрөгөд өгч байгаамаа. За Монгол Улсын засгийн газар 105,000 төгрөгөөр худалдан аван та бүхэн ноолороо хадгалж бай битгий зараарай гэсэн учир тэд түрдээ итгэн хадгалжээ. Гэвч хадгалсны ашиг огт гарсангүй харин ч түүний гор нь гарч үн унжээ. Хинтээ аймагт үндэсний үйлдвэрлэгч говь компани авах болж гэсэн зар аймгийн бүх сумтын малчдад хөдөө аж ахуйн мэргэжлийн зараар дамжин тэдэнд очжээ. За малчид саахалт айл худураг садан турал ах トゥ нараараа цуглаж нэгдсэн байдлаар аймгийн төвд харлахурдаараа ноолуур ачаад эрцгээжээ. Гэвч байдал дээр зохион байгуулалт муу хизээ хэрхэн авах нь маш тодорхойгүй бөөгнөр дараалал үүсэж тэд машинд хонож хүртэл хүлээжээ. Хинтээ аймгийн бинтэр сумаас ирсэн. Өчигдөр үдээс хойш ирээд одоо хүүхдүүд маань машинтай хонсон. Одоо тэгээ энэ зохион байгуулалт муутай байна уу? Энэ хавраас хойш л одоо ноолоор өгөх гэсэн байж л гэдээсэн 105 хөрнөлгээд хуураадсэн. Энэ төр засгууд малчтаар араа дэндүү тоглоом хийж байна үннийг хэлгээд. Бид нар бол одоо 330 хулгаар ноолууртай ирсэн. Одоо тэгээ өнөө болтлоо өгч чадаагүй л анх одоо өгөх гэсэн чинь та нар хүлээж л гэдээс. Хадгалж хүлээж үндгэл хүрнэ та нар. Эндээд эсвэл араа дэндүү малчтаар тоглоом хийж байна үннийг хэлгээд. 105,000-аар аавна гэж улаан сайд өөрөө бүр хэлсэн шүү дээ. Хүрээс өгч хэлсэн шүү дээ. Тэгээ бид нар бас засахтаа итгээд л одоо биднээс бас ардын нам гэдэл яваадсан дээ. Одоо хаа байна. Ингээд тоглоом хийж. Одоо 65-аар өгөх гэж шүү дээ. Харин тий. Тэгээ 20,000 төгрөг нь олдох юм байгаа дөрмшил өгнө л гэж яриад байгаа. Тэгээ өгөх л байна. Та яг энэ ноолоор авч байгаа мэдээллийг хаанаас сонсоод хүрээд ирвэ? Хүүхдүүд нь л хэлсэн. Ээж одоо ингээд ноолоор авахгүй чинь. Уул нь энэ зохион байгуулалт муутай байгаа байхгүй юу? Сум дээр нь уул нь авсан бол арай л хөнгөлтэй байх байсан шүү дээ. Тийм бид. Тий сум дээр ирнэгээд бид нар энэ хаваржангаа хүлээлсэн шүү дээ. Тий. Таны хаанаас ирж ноолоор өгөх? Хинтийн бор өндрөөс ирсэн. Өчигдөр өдөр 12 цагт ирээд орой бороотой байсан наашаа замд бол шавар устал ил. Тэгээ ирээд энд дойчр дугаарынхан дагуу зогсоодсэн. Орой сүүлдээ 7 цагаас хаана гэд номер тараасан. Тэгээ 40 машины номер тараагаад номер авсан улсуу тэгээд энд яг хонж өнжлөө өглөө ирэхэд 8 цагт эхэлнэ гэсэн эхэлгүй очир дараалал нь замбараагүй байсан учраас миний хувьд бол яг хөдөө аж ахуйн бирж энэ иргэддээ малчдаа тараасан юуны буруул гэж ойлгож байна. Тэрийг бол яг хуваар гаргаа тэ анханасаа зохион байгуулалт байхгүй. Өнөөдөр 23 гэхэд тэр сумдаас ирсэн юуг авна шүү гэсэн юутай хэлсэн бол өнөөдөр ингэж сумдаас ирж ингэж юу үүсэхгүй байсан байх гэж бодож байна. Малчдад бол одоо тэгээд анх нь 3 сарын 20 дээр гэхэд чинь ченжнэр 70-80-аар аваад байсан шүү дээ. Тэр үед нь тухайн үед нь өгөх байсан баг хүмүүс. Тэгэхээр 105-аар авнаа, битгий өгөө, байлгажээ гэж өнөөдрийг хүртэл харуулсан. Энэ малчтад бол одоо жилд ганц удаа л авж байгаа мөнгөн боломж нэмчин гэж миний хувьд бол тэгж бодож байна. Сая би дахиад өмнө танаас авсан дахиад авъя. Та хэдэд өгөв ноолоороо? 60 ялгуулсан уу? Нэг ялгаад муу юм байхгүй нэ. Ноолоор авч байгаа компани дугаар тараасан ч тухайн дугаар ямар ч нэмэргүй болж Хинтээ аймагт ноолоор авч байгаа чэнжүүд дүүрэн дайрч дэгэвцэн асуудал гарч улмаар хэрүүл маргаан үүсэж аймгийн цагдаагийн албаа хаагчид хамгаалтанд инхүү гарчээ.
За чэнжүүдийг тухайн биржийн хашаанаас гаргаж сая нэг эмх замраатай болж байгаа хэмээн цагдаагийн албан хаагч ярьж байгаа юм а. Энэ өчтөр орой номер дугаар өгсөн байгаа. Тэр дугаарынхын дараалалаар л оруулж байна. Манай хэв жирэмэн хамгаалалт тасхийн эрүүлийн цаатааны бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Ямар асуудал үүсээд ингээд бөөгнөрл үүсээд байгаа юм бол мэдээж зохион байгуулалт муу байгаа учраас хүмүүс бухимдтай ах шиг байна л да. Энэ яг анханасаа нэг номер өгөхгүй бүгдийн хашаантар болоод зогсооц юм байна. Тэгээд дараалал оруулсныхан дараа номертой машин төлөөд бусын гаргасан чинь ингээд хэрүүлээд байгаа байхгүй. Тий. Одоо бол ерөнхийдөө жигдэлчлээ 30 нь олдоод дараалалд орсон л байл да. Тэгээ чэнждэг орлого гаргацсан. Өглөөрөө тийм бүх чэнжд өгөж гаргасан. За малчтын хувьд 65 мянган төгрөг доллар өгч байгаад харамсаж байгаа хэдий ч үүнээс цааш удвал үнгүүдэж орхих тул ийхүү өгөхөөсөр аргагүй байдал үүссэн тул бөөгнөрл үүссэн байна. Говь компани зүгээс Хинтэн аймагт байгаа малчтын гар дээрх бүх ноолуурыг авна. Яагаад ирэх даваа гарах хүртэл авна гэсэн худлаа зар тарсныг мэдгүй байгаагаа хэлж байна. За тиймээс эмх замраангүй асуудал үүсэхгүй байхыг малчтад хэлж байлаа. За малчтын ноолуурыг бэлэн мөнгөөр бус малчтын ааднаас шилжүүлэх аргачлалаар авч байгаа юм. За 1 кг тутамдаа ноолуурыг 20 мянган төгрөгийн урамшуулал хэлбэрээр засгийн газраас олгох шийдвэр гарсан учраас за нийтдээ 1 кг ноолуур 85 мянган төгрөгийн ханштаагаар 2020 онд инхүү зарагдаж дуусгана. Хэвлэлтэйгээр яаж авах гэж хэдэн тооныг авах чинь ямар бухимдланд бас үсээд байгаа юм бол ялгаж гин үү, салгаж гин үү энэ талаар мэдээд өгөхгүй юу? Чамрын удаа сайн болохоор хэвийн авч байгаа. Тэгээ яг малчид нэг хэд даваас нэг буруу мэдээлэл өгнөөс юм оочрол байгаа. Тийм үү хэдэн хүртэл авах юм? Өөрөөр хэлбэл ноолорыг ер нь бүгдийг авах юм. Нэг хэдэн одоо тооныг танах авах юм? Нийтийн байгаа үлдсэн ноолоруудын ер нь бүгдийг авах. Бүгдийг авах ч юм да. За килограмын хэдээр авч байгаа юм? 65 мянгаар авч. 65 мянгаар. За ямар нэгэн падаан юм бүх юмыг одоо яг журмын дагуу явуулж байгаа юм. Тийм, ноолорын гэрчлэгийн нэрч иргэний үлдсний хавуулбарыг яг андэр. Ялгаж байгаа зүйл тэгээд ялгаж байгаа зүйл агүй. Чанар сайн байгаагүй сайн. Зөвхөн одоо Хинтэн аймгийн төв дээр л авч байгаа юм уу? Тэгж байна. Тэгээд юу сумдуудаар яагаад авахгүй байгаа? Сумдуудаар ингэж явна гэдээсэн шүү дээ. Сумдуудаар явна гэсэн шүү дээ. Бид 12-ний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээд сумдуудаар ихээр сумдуудаа тэр нь өөртөө ер нь орж ирж өгч байна. Угс сумдуудад тусдаа ингээд хөдөөжхийн яамнаас ингээд зохион байгуулалтыг сумдуудад авна гэсэн чиг байсан шүү дээ. Яагаад ингээд аймгийн төв дээр авах юм бол та нарт ямар нэгэн мэдээлэл байгаа юу? Талаар мэдээлэл өгсөн үү? Сумдуудаас ихээр тэр хөдөөжхийн юмны мэдээллийг сайн мэдгүй. Бид нар бол байгууллагаас капитанаас явж байгаа учраас капитаныхаа яг чиглэлийн үүргийн дагуу явж байна. За мөнгөний үед ер нь яаж хизээ яаж болох юм? Мөнгө нь бол ер нь дорн шилжүүлээ явж байна. Дорно. Одоо яг аадансныхан дансаар уу? Тий, шилжүүлээ. Тэгээ хүмүүс яагаад бухимдалтай байгаа юм бол гадаад нэлээд бухимдалтай авах шиг байна өчирч яах. Яг энэ мэдээлэл нь нэг өдөр хүртэл цөөхөн хоног авах гэсэн үднээс хурдан хугацаанд өгөхөд бөөмөнөр орж ирснээс очир дугаар үсээ бухимдал үүсэж. Тэрнээс шууд ер нь бол дуустал авах юм байна шүү дээ. Тэр мэдээлэл яагаад тэгээд хүмүүсээс ойлгуулаагүй юм хэн ойлгох хэрэгтэй юм бол тэрийн танай нүдээчхэн газраас ойлгох хэрэгтэй байсан уу? Ноолорыг шөнө хүртэл ер нь хэдэн цаг хүртэл авч байгаа. 24 бид нар 9 цаг хүртэл авсан. Өнөөдөр 8 цагаас эхлээд одоо ингэ. Хүмүүс ингээд шүнжэнгээ ойчлож хонсон гэдэг яриад ах шиг байна шүү. Бид нар өчтөр ойчрол дугаар өгсөн өдөөс хойш амжихгүй хүмүүстэй бид нар дугаар тараасан. Дугаар тараасныгаа дагуу өглөө сая ерөнхийдөө яг тэр дугаарынхаа дагуу аваа явж. Тус компанид олон жил шанар шалгагч хийсэн ажилтан ярихдаа 103 аймаг тэр дундаа Хинтэн аймгийн ноолор маш чанартай байдаг учраас бид Хинтигээс түүхий эдэг бэлтгэх сонирхолтой байдаг. Энд ямар нэгэн байдлаар ялгах, ангилах зүйл байхгүй хэлж байсан ба үнэхээр хялгас ихтэй ганц нэг ноолорыг авахгүй байгааг ойлгох хэрэгтэй гэдгийг хэлж байгаамаа. Тэгэхээр бид нар энэ малчдыг бол яг тийм ноолорын дацсан ноолор гаргасаад байх юм да. Бүр явж явах нь бүргцэн. Эсвэл бүр ингээд шалгасны үлээ арзаацсан. Тийм энэ нүдэнд нь үзүүлж байгаа өөртөө байна. Гэтэ тэр баг босолт байхгүй. Одоо энд 3 айл ороод гарч ийн энэ усуудаас ярьцлага өөртөө. Хань гадаа үндгэж яриад авах нь үнэхээр бас ингээд дахиад ингээд уутлаад гадагш нь гаргаж байгаа болов гэдэг л. Үгүй. Та өөрөө сая энэ 3 хүнээс асуу. Одоо энэ сая ялгаж байсан 3 хүн гуравдах нь одоо энэ орж ийм хүнээс ч асуу энэ ноолор гэсэн яг өөрөө одоо 26 жил ажиллаж байна. Гэхдээ энэ 100 аймгийн ноолор Хинтэн ноолор сайтай, чанар сайтай. Энэ жил ялангуяа зас ихтэй орсон. Ноолор айгуу сайхан мэ. Дээрээс нь эрт самнаад авцсан. Ноолорын хувьд чанар асуудал тухайн айлаасаа шалтгаалаад өтөг бууцсан дээр самцсан биш. Нэг хотны 2 айл ихэд 2 өөр байх жишээтэй. Тэгээ нүдэн дээр нь харвал энэ юм байна, энэ юм байна. Гэтэл хүн
ноолоор буцааж байгаа хүн чинь өөрийгөө зүгдэх шүү дээ. Тийм л жишээ. Гэхдээ хайхтар буцсан улсууд бол энэ байхгүй байх гэж санагдаа ноолрын хувьд бол. Ер нь танай компани ер нь аль аймагаас төлхөө ноолроо авахыг хичээдэг вэ? Ерөөсөө ингэ тийм баруун зүүн аймгаас Хинтээс Батраас 2 дугаар өнгөө одоо улаан ямааныхаа ноолрыг хөвсгөлөөс эрчмийн харгалзуу хар ямааны Баян онгорын шинэ жинсдүүд цагаан ямааны ноолрог голдуу. Тэгээд аранга мангах заавал та аранга түүний нутгуудаас тэгээ ноолрын чанар гарцтай ер нь бол манай үүдэр тэнцэх ноолрууд бол голчин 4-5 аймагаас ингэ аваа явчихдаг байхгүй. Тэгэхээр хавартаа сайхан ноолрынхаа одоо юуг базаагаал энийг үйлдвэртээ оруулаад ингээд үлгийг хангаад явдаг гэж бодож байна тий. Манай малч компаниас ялгарх онцлог нь танахдаг үйл юу байдгийг. Манайх уу бус компаниуд бол хагас боловсруулсан буюу самсан ноолор гаргадаг. Манайх бол малчтын гараас ирээд бүр бэлэн бүтээгдэхүүн гартал экспортлолтой одоо гадаад гэхэд 7-8 улсад үйлдвэрээ нээсэн, дэлгүүрээ нээсэн ажиллаж байгаа жишээ тий. Бүр бэлэн бүтээгдэхүүн болдгороо илүү. Энд энэ хараа. Яг ийм л гаргаж ийн хараа. Энэ манай үйлдвэр тэнцдэггүй энэ зураг. Хажууд яг хэлэхстэй юм. Энэ хялгастай энэ хараа. Ийм. Энэ нь л авч яана. Яг ийм хялгастай ноолор нь яг өөрсөнд нь харуулж байгаад ингэ гарч байна. За ийхүү цар тахлын хатуу дэглэмд энд алдагдаж хүмүүсийн бөөгнөрл уур бухимдал үүсэж ноолороо эртхэн өгөөд нутаг буцах хүсэлтэй олон арван малчид тэдний царайг харж машиндаа хонож машинаасаа холдох хэрэггүй өдрийг өнгөрөөж байна. За ямар ч тач ноолор авч буй тус компани малчдын гар дээрх ноолорыг дуустал нь авна гэсэн мэдээллийг өгсөн тул бид энэхүү сурвалжлагаа өндөрлсөн юм а. За 2020 он Монгол Улсын их хурлын сонгуул болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн ерөнхий хорооноос аймаг сумдын сонгуулийн хороо хэсгийн хороодыг байгуулсан. За тэгвэл Хинтээ аймгийн сонгуулийн хорооны зүгээс 18 сум 4 тосгодын сонгуулийн хорооны дарга за түүний нарийн бичиг нарт нэгдсэн сургалтыг зохион байгуулсан байна. Энэхүү сургалтаар сонгуулийн шин тухай хууль болон сонгуулийн хэрхэн зохион байгуулах талаар арга зүйн заавар мэдээллийг өгсөн байгаа юм а. Улсын хурлын ээлжид сонгуул 2020 оны 6 дугаар сарын 24-нд болохтой холбогдуулан сонгуулийн ерхий хорооноос 21 аймгийн сонгуулийн хороодыг байгуулсан. Хинтээ аймгийн сонгуулийн хороо сонгуул явуулах анхан шатны хороодын дарга нарийн бичиг нарт 2019 онд батлагдсан сонгуулийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн зөв бичиг зохион байгуулах, санал авах байрыг хэрхэн бэлтгэх, саналын утсыг хэрхэн хадгалж хамгаалах, мэдээллийг яаж дамжуулах, гомдол маргаан гарсан үед хэрхэн шийдвэрлэх, сонгогчдын нэрсэн жагсаалтыг хизээ хэрхэн танилцуулах, хэсгийн хороодын ямар үүрэгтэй байх зэрэг бүлэгт заалт болгоныг наривчлан танилцуулжээ. Сургалтанд суусан хүмүүс сум сумдаа очиод хэсгийн хороодын хүмүүст мэдээллийг дамжуулах хажээ. За тэгэхээр өнөөдөр Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжоор сумын сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг аймгийн сонгуулийн хороонд зохион байгуулж байна. Тэгэхээр COVID-19-тэй холбоотойгоор улс орон дээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байгаатай холбогдуулж даргуудаа юм онцлог сургалт зохион байгуулж байна. Ягаад тэгэхээр олон хүний нэг дор бөөгнөлөхгүй байх хэвээр дээдл нь одоо 10 хүн байх хэвээр гэдэг. Тэр зарчмаар Политехникийн коллеж 4 ангид хуваарлаад нэг ангид одоо 9-10 хүн сууж энэ сургалтыг хийж байна. За энэ сургалт бол өнөөдөр нэг 13 цагаас 17 цаг хүртэл явна. За хууль маань өөрөө 19 онд батлагдсан шинэ хууль байгаа. Тийм болохоор ер нь бүхэлдээ одоо энэ улсын хурлын сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр наривчлсан мэдээллүүд өгч байгаа. Аймгийн сонгуулийн хорооны гишүүд тухайн асуудал бүрээр нь өөрсдөө бас нэлээд цаг зав гаргаж ярих сэдвүүд одоо хичээлээ бэлтгэсэн гэсэн үг шүү дээ. За сонгуулийн санал авах байрыг яаж бэлтгэх вэ? Хэсгийн хороод, сумын сонгуулийн хороод одоо ямар чиг үүрэгтэй, эрх үүрэгтэй. За саналын хуудсыг хэрхэн яаж хадгалж хамгаалах юм? За мэдээллийг яаж дамжуулах вэ гэдэг. За тэгээд дээр нь одоо гомдол маргаан гарсан үед хэрхэн яаж шийдэх вэ? Сонгогчдын нэрсийн жагсаалтыг одоо хизээ хүнд яаж танилцуулах ёстой юм гэвчлэн тийм ээ. Хуулиар зохицуулсан хуулийн одоо бүлэг заалт болгоныг наривчлан танилцуулж ярьж байгаа. За тэгээд мөн одоо сонгуулийн хуулийн хүрээнд сонгуулийн ерхий хорооноос баталсан журам зааврууд байгаа. Тэгээд наривчилсан. Энэ журам зааврыг бас сумын сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дарга нарт танилцуулж байгаа. Ийм сургалт болж байгаа. Ер нь бол үндсэн зорилго бол улсын хурлын сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд ямар нэгэн асуудалгүй зохион байгуулахад одоо чиглэгдэж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө сүүлийн 3-4 хоног аймгийн төв дээр энэ сонгуулийн байгууллагын ажилтнуудын сургалтууд страта явагдаад өнөөдөр ерөнхийдөө дуусч байна. Бүтэн сая өдрөөс эхлээд 2 өдөр мэдээллийн технологийн даунлоод гэдгээр
одоо хүмүүс яриад байгаа хайрцаг яриад байгаа шүү дээ. Санал тоолох төхөөрөмжлөл дээр ажиллах ажилтнуудын сургалт зохион байгуулагдаад амжилттай болсон байгаа. За өчигдөр иргэний бүртгэлийн төхөөрөмжлөн дээр ажиллах иргэний бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдсан. Өнөөдөр энэ сумын сонгуулийн орон дараа нарийн бичгийн дараа сургалт. Ингээд ерөнхийдөө бол аймгийн төв дээр зохион байгуулагдах сургалт дуусч байгаа. За энэ хүмүүс маань очоод сумынхаа сонгуулийн хорооныхонд эдний одоо энэ өнөөдөр заасан хичээл ном сонсон зүйлээ ярьж ойлголтоо нэг болгоно гэсэн үг. Дараа нь хэсгийн оруудынхонтой сургалтаа зохион байгуулна. Тэгээ ерөнхийдөө одоо энэ аймагт улсын хурлыг зохион байгуулахаар томилогдоод байгаа 1000 гаруй төрийн албан агчтай бол да. Эдгээр маань бүгд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар ойлголттой болж тэгээ одоо энэ сонгуулийн ажилтаа зохион байгуулах хад одоо бэлэн болно л гэсэн үг гэж ойлгож байгаа. За мэдээж одоо улсын онцгой комиссоос бол эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжүүд байгаа. Хариуцлага халдвар хөтлөлийг маш сайн хийх хэрэгтэй. Хоёрт болохоор хүмүүний бөөгнөрл үүсэхгүй байх хэрэгтэй. Тэгээ энэ талаар сонгуулийн ерөнхий орооноос өгсөн чиглэлүүд байгаа. За яг санал авах өдөр ямар байдлаар ажиллах вэ гэдэг зааварчилгыг улсын онцгой комиссоос ирүүлэх байх. Одоо хүнтэй харах хэрэг байна. За санал авах байран дээр саналаа өгсөн сонгогчдыг ариутгах, за халууны нүүцэх, за мөн тэр санал авах байранд ариутгал халдвар хөтлөл хийх зэрэг асуудлуудыг тухайн сумын засаг дарга, за эмнэлгийн ажилтнууд, холбогдох ажилтнууд хариуцж байгаа. За энэ шаардлагадах бодис, ариутгалын бодис, хамгаалах хэрэгсэл, за халуун хэмжигч гэх мэт шаардлагатай төхөөрөмж хэрэгслийг бол улсын онцгой комиссоос сонгуулийн баг бүх шатны байгууллагуудад өргүүлнэ. Хэсгийн ороод гэсэн үг шүү дээ. Өргүүлнэ гэж байгаа. Тийм болохоор ямар нэг асуудал гарахгүй. Харин иргэдийн хувьд бол тогтоосон дүрм журмыг дагаж мөрдөж, за тэр өгсөн зааварчилгын дагуу хоорондын зайгаа барих, хувийн хамгаалах хэрэгслээ одоо сайн бэлдэх тийм ээ. Тэр тал дээр хариуцлагатай байх хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. Хэнтэй аймгийн сонгуулийн хорооны зүгээс дарга нарийн бичгийн дарга нарийн сургалтаас гадна санал тоолох төхөөрөмж болон санал авах хайрцаг дээр ажиллах иргэний бүртгэлийн ажилчдад мөн сургалтыг зохион байгуулж дуусчээ. Ингэхдээ улсын онцгой комиссын гаргасан нарийн дэг журмын дагуу 4 ангид хуваарлан 1 ангид 9-10 хүнийг хамруулан сургалт хийжээ. Энэ удаагийн сонгуульд 1000 гаруй төрлийн албан хаагч ажиллахаар болжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгаалалт, ариутгал, хүний бөөгнөрл үүсэхгүй байгаар санал авахыг зохицуулах юм а. Улсын онцгой комиссийн зүгээс сумдын санал авах байрны ариутгал, хаалт үзэх багаж бэлэг зэрэг зүйлээр хангах юм а. Тухайн сумдын засаг дарга эрүүл мэндийн байгууллага санал авах байрны халдвар хариуцлагын асуудлыг анхааран хяналт тавих ажээ. Дараагийн мэдээ. За дэлхийн зүүн Монголд олон улсын байгууллагын бор өндөр 2 хөгжлийн хөтөлбөрөөс байшинжуулах төслийг Хэрлэн сумын хэмжээнд амжилттай зохион байгуулдаг гэлээ. За 2018 онд 14 айл урх за байшинжуулах төсөлд хамрагдсан бол 2020 онд 10 айлд байшинжуулах төсөлд инхүү хамрагдаж за 10 айлд гэрээг нь байгуулсан байна. За энэ удаад 10 айл нь MT Just Oil компани одоо баруун хойно байрлах нэгдсэн одоо газарт байшин барихаар төлөвлөж байгаа бөгөөд за эх 9 дугаар сарын дундуур байшин ашиглалтанд орж түлхүүрээ гардан авах юм а. Хэнтэй аймгийн Хэрлэн сумын гэр бүл хүүхдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл өсөж хүмүүжих боломжийг бүрдүүлэх замаар тэдний ганц жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг төслийг 2018 онд үр дүнтэй хэрэгжүүлж 14 зорилтод өрх өөрийн гэсэн хашаа байшин эдлэн газартай болж амьдарч байна. Уг төсөл дахин 2020 онд үргэлжилж нийт 10 өрхийг орон гэрте болохоор материал авч шалгуултаа хийжээ. Нийтэд 136 өрх өргөдөл ирүүлснээс 3 удаагийн хэлэлцүүлэг, айлчлал хийгдэж шаардлагыг нийцсэн 10 өрхийг инхүү шалгаруулжээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг төшөөлье. Тэгээд дэлхийн зүүн Швейцар улсын санхүүжилттэй байшин төсөл маань 2020 онд ингээд амжилттай эхэлж байна. Тэгээд энэхүү төслийг бид нар хамтран Хэнтэй аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, Чингис одын захиргаа, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Зүүн сан банк ус санхүүгийн байгууллага, Дэлхийн зай олон улсын байгууллагын бор өндөр 2 орон нутгийн хөтөлбөр гээд 4 байгууллага хамтран зохион байгуулж байна. Тэгээд манай шүрэн цэцэг дараагаар ахлуулсан комисс ажиллаж байгаа. Тэгээд энэ комиссийн хүрээнд нийтдээ 136 өргөдөл ирсэн. Бид нар бол энэ өргөдөл дээр бол ямар нэгэн цензур тавиагүй хүсэлтээ өгсөн бүх хүмүүсийг авсаа. Яагаад гэх юм бол бид нараас айл болох өргөн хүрээнд өрхүүдийг сонгон шалгаруулалт хийж үнэхээр хэрэгцээтэй байгаа. Амьдрах хүчнээ сайжруулах,
шаардлагатай байгаа тийм өрхүүдийг сонгоё гэсэн тийм зорилт тавьсан. Тэгээд тэрний үндсэн дээр бид нар эхний ээлжинд бичиг баримт болон ирсэн баримтууд дээр дүн шимжилгээ хийсэн байгаа. Тэгээд зайлшгүй айрдлах шаардлагатай 60 орчим өрхөөр айлчилсан 2-3 удаагийн айлчил хийсэн. Тэрний үндсэн дээр бид нараас тодорхой төсөл бодит байдал дээр бас нэг тодруулга зүйлүүдийг бас авсан. Хүмүүсийн бас зөвхөн нэг амьдрах орчин, амжиргааны төвшин за тэгээд гэр бүл хүүхдүүд тийм ээ тэр бүх байдлыг харгалзан хүмүүсийн бас эерэг хандлага амьдралаа сайжруулах тийм хүсэл тэмүүллийг нь бас харгалзан иргэдийн оролцоог нь бас харгалзан үзэж энэ шалгуулалтыг хийсэн байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч ясан 10 айлан маань ингээд амьдралаа өөрчлөх юм сайхан боломжтой болсон байна. Тэгээд энэ бол хоёр өмнөх хэрэгжүүлэлтэнд маань ч гэсэн бас 140 гаруй иргэд бол оролцсон байгаа. Тэгээд энэ өрхүүдээс яалчгүй бид нар сонгон шалгаруулах өрх маань 10 учраас бид нар бас энэ 10 гэсэн тоондоо баригдсан байгаа. Тэгээд ямар ч ясан өрхүүд маань бол сонгогдоод бид нар өнөөдөр анхныхаа хурлаа хийгээд үйл ажиллагаа маань эхэлж байна. Энэ оны онцлогийн хувьд бол бас төсөл хэрэгжих нөгөө баг маань бас Чингис хотын маань баруун хойно байрлах их тийм газрын хувьд их гоё газар онцлогтой тийм төвлөрсөн одоо нэгдсэн тийм үйлчилгээндээ ойрхон тийм газар байгаа. Дээрээс нь бас энэ байшингийн маань хувьд бас өнгө үзэмжтэй өнгөлгөө юмнууд нь бас сайжирсан байна. Байшингийн маань хэмжээ бас 5-8 буюу 40 м квадрат хэмжээтэй юм байшин баригдахаар ингээд зураг төсөв маань хийгдсэн байгаа. Ямар ч байсан тэгээд өмнөх жилүүдээс бол бас энэ дулаан байшингаа илүү их тийм дулаан чанартай болгох тал руу бас нэлийн анхаарал хандуулж бас шинээр зураг төсөв хийж ингэж төсвийн тооцоол хийж ингэж ажиллаж байгаа. Энэ төсөл маань бол ерөнхийдөө бидэд шинэ сурчлын бүсэд шинээр ингээд газар тухайн өмчийг ингээд тухайн айлыг өөрийн гэсэн нөгөө бүхэл бүтэн өмчтэй болгох тийм ээ. Өөрийн гэсэн газартай байрлал сайтай юм гоё газартай дээрээс нь хашаатай байшинтай ингэж болгосноор бол энэ зөвхөн энэ төсөл тамрагдж байгаа энэ мөнгө нөгөөс илүүтэй өөрийн гэсэн тийм үйл хөдлөх хөрөнгөтэй болгох тийм зорилготой. Ер нь бол ийм цогцорон шийдэх тийм зорилготой учраас тэр айлын хашаа болон тэр ойл хаалга гэл тэр бүх зардлуудад л энэ төсөв маань гарч байгаамаа. Тэгэхдээ бас бид нар энийг зөвхөн энэ өрхийн оролцооны энэ төсвийг өрхийн гол шаардлагаар болгож өртөө үзээгүй. Тэгээд айлуудыг ер нь бол үнэхэрийн орох шаардлагатай айлуудыг тэр нөхцөл байдлыг нэлээд сайн судалж тэр банк ус санхүүгийн байгууллага, төрийн байгууллагууд гэдэг бас олон их сурвалжуудаар бас хандж энэ өрхүүдэд тодруулсан байгаа. Төсөл хамрагдах өрхийн хувьд хэрлэн сумын өрх байхаас гадна тухайн гэр бүл 0-16 насны хүүхэдтэй өрхийн орлогыг нэмэгдүүлж амжиргааны түвшингөө дэвшлүүлэх санаачлагтай ажилдаг. Тодорхой хэмжээний төлбөрийн чадамжтай байх, барилга угсралтын ажил хийх чадвартай байх, хүүхдүүдэд хүмүүжүүлэх зөв хандлагатай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг тэд заажээ. Ер нь бол байшин төсөл бол 2019 оноос хэрэгжиж бид хүн Дэлхийн зүйн олон улсын байгууллага гэр бүл хөгжлийн газартайгаа хамтраад ингээд 19 оноос хойш хэрэгжүүлж байна. За 19 онд бол 14 айлыг сонгон шалгаруулж байшин төсөлд хамруулсан байгаа. За эдгээр айлаа сонгон шалгаруулахдаа бол 19 оны хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй айл өрх гэдгээр нь зорилттой өрхөө сонгон шалгаруулж исэн. За энэ жилийн хувьд бол бас залуу гэр бүл олон хүүхэдтэй гэр бүл гэсэн ийм чиглэлээр сонгон шалгаруулалтыг хийсэн. За байшин төсөл бол хэрлэн суман дээр бол одоо 2013 оноос хойш хэрэгжиж эхэлснийг бол та бүхэн мэдэж байгаа. Хамгийн эхлээд бол тэр цогтон дөр баг дээр бол шийдэгдэжсэн тийм ээ. За энэ дээрээс ингээд дүн шинжилгээ хийхэд бол бас газрын хувьд бол одоо бас энэ төв суурьшлийн бүсээсээ зайдуу байвал одоо бас иргэд маань тэндээ амьдрах ийм одоо орчин нөхцөл нь бүрдэж одоо өгөхгүй байгаа харагдсан. Тийм болохоор хамгийн түрүүнд бид бол хэрлэн сумын засаг даргын тамгын газар засаг даргын зүгээс бол энэ байшинг барих байршил газрыг нь бол одоо бас суурьшлийн төв одоо бүсдээ шийдэх нь зүйтэй юм байна гэж шийдсэн. 19 оны газрын ийг бол бид нар хэрлэн сумынхаа 1-р баг дээр шийдсэн. За энэ жилийн газрын байршлыг бол бид нар 2-р багийн өргөөгийн хавьд бол одоо ингэ шийдэж өгч байгаа. Энэнгээрээ бол одоо бидний одоо бас ажлын онцлог юмнууд бол харагдаж байгаа. Ер нь бол яг одоо өргөдөл ирүүлсэн 136 айл маань бол зорилтод өрх мөн. Гэхдээ эндээсээ бид бол сонгон шалгаруулалтаа хийхдээ хамгийн одоо нэгдүгээрт одоо шаардлагатай юу? Тэгээд бас энэ төслийн зүгээс тавигдаж байгаа тэр тодорхой хэмжээний мөнгөн сангаа гаргах боломжтой өрхүү гэдэг талаар нь судалгаа хийгээд иргэдтэйгээ яриад нөхцөлийн үнэлгээ хийгээд ингээд иргэдэд шалгаруулсан байгаа. За бид бас одоо бас сум орон нутгийн бодлогыг бариад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол энэ хашаанд одоо байрж байгаа тэр байшин төсөлд хамрагдаж
хамрагдж байгаа айлуудынхаа нойл дээр нь за хогийн сав дээр нь бол тодорхой хэмжээний цензурыг бол бас өөрсдийнх нь хөрөнгөн дээр нь тулгуурлаад бас хэтэрхий их хөрөнгө бол одоо шаардахгүй. Гэхдээ бас боломжн дээр нь тулгуурлаад эко байдлаар шийдчих ийм боломжийг нь бол айл өрхүүдтэй бол танилцуулж байгаа. Тэгээ хэрвээ айл өрхүүд маань бас болно гэж үзвэл одоо бас эко шийдлэр шийдэх ийм одоо баталгааг бариад явж байна. За цаашдаа бол одоо бас ганцхан энэ эдгээр айлуудаа энэ зорилтод өрхүүдээ энэ байшин төсөлд хамруулаад зогсохгүй энэ айлаа энэ өрхөө хөгжүүлэх тал дээр бол манай гэр бүл хөгжлийн газар манай дэлхийн зүйн олон улсын байгууллага Хэрлэн сумын засаг дарганд хамгаалах газар бол хамтарч ажиллая гэж байгаа. Хамгийн ихний одоо өнөөдрийн бидний энэ гэрээнд гурвалсан гэрээн дээр гар үсэг зураад дараа нь одоо хүмүүстэйгээ ярьсан асуудал бол энэ хамрагдж байгаа 10 өрхт маань одоо гэр бүлийн баталгаагүй хэдэн өрх байна вэ? Тэгвэл бид одоо байхгүй өрх байвал батлаалаагүй өрх байвал бид нар одоо яг сайхан байшингаа байраад байшиндаа орох мөчт нь сайхан хүндэтгэлийн өргөндөө гэр бүлийн батлуулаад баталгааг гардуулаад тэр шинэ байшинд нь оруулах ийм ажлыг зохион байгуулъя гэдэг. Энэ бол бас одоо Сум орон нутгийн бодлого байраад энэ бодлогын талаар ажиллаж байгаа газрын бас чиг үүргийн хүрээнд бол байдаг. Тэгээ гэр бүлээ хөгжүүлэх, иргэнээ төлөвшүүлэх, дагаад одоо тэр үр хүүхдийн одоо сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ийм юмнууд бол байгаа. Тэгээ цаашдаа бол бид бол энэ өрхөө хөгжүүлэх олон талын сургалтуудыг зохион байгуулж энэ өрхүүдтэйгээ бас хамтдаа ажиллана гэж ингэж ярьж төлөвлөсөн юмнууд бол байгаа. Энэ удаагийн байшин 2018 байшингаас хэмжээ нь том буюу 5.8 хэмжээтэй 40 м квадрат талбайтай 2 өрөө байх ба зочны өрөө, галтгооны өрөө байгаар тусагджээ. Хэрлэн сумын зүгээс өрхүүдийн газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Хэрлэн сумын 20 дугаар байг өргөө оролоод Жастол шатгын үгийг станцын баруун хойно байхаар газар шийдэгджээ. Өрхүүд өөрийн байшингаа 2-3-ны хамтаар барихаас гадна нэгдсэн хашаатай хогны асуудал 0 асуудлаа боловсон байдлаар шийдэх юм байна. Өрхөөс хашааны материал болон гэрэл цэглгааны уцас зэрэг жижиг зардал нийтдээ 4-5 сая төгрөг зарцуулагдах бөгөөд түүнийг тухайн өрх өөрөө гаргах ба нийт 10 өрхийн мөнгө дундын хөрөмтлийн сан байгуулж нэг дансанд байрлах ба орлого зарлага зарцуулалт шилэн байх юм байна. Гэр бүл хүүхэд залуучдын газраас эдгээр өрхүүдийг хөгжүүлэх сургалт нөлөөллийн ажлыг компанид ажил болгон хийхээр төлөвлөж байгаа гэлээ. Унтхай мэдээллийн хэлбэр сонгуулийн хороо нэг мэдээлэлээр өргөжлөн хурж байна. За Монгол Улсын их хурлын сонгуул явахтай холбогдуулан дэмжлэг тусалцаа үзүүлдэг төрийн чиг үүргийн байгууллагуудад сургалт мэдээллийг аймгийн сонгуулийн хорооны зүгээс олгосон байна. За аймгийн цагдаагийн газар болон онцгой байдлын газар, зоонууд өвчин судлалын төв, эрүүл мэндийн газар болон улсын бүртгэлийн хэлтэс энэхүү сонгуулийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг тусалцаа үзүүлдэг байгууллагуудын нэгээр оролцдог юм а. Эдгээр байгууллагуудад нэгдсэн чиг үүргийн дагуу мэдээллийг сонгуулийн хорооноос өгч ажиллажээ. За Хинтээ аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан цагаас эхлэн маш эрчимтэй ажиллаж байна. Энэ удаад сонгуул явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийн байгууллагууд болох төрийн хэд хэдэн байгууллагын дарга удирдах албан тушаалтуудад мэдээлэл хүргэж эрхэм зохион байгуулалтын ажиллах талаараа нэгдсэн ойлголтуудад хүрчээ. За Хинтээ аймгийн цагдаагийн газрын хувьд сонгуулийн санал авах байрны харуул хамгаалалт, саналын хайрцагны хадгалалт зэрэг бүхий л хамгаалалттай холбоотой зүйлийг чиг үүргийнхээ хүрээнд хариуцсан ажиллах юм а. За Хинтээ аймгийн 89 хэсгийн хороонд ажиллах цагдаа нарыг мөн томилжээ. За Хинтээ аймгийн цахилгаан түгээх сүлжээ салбарын зүгээс санал авах байрны цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн хариуцах бөгөөд мөн л 89 хэсгийн хороонд ажиллах албан хаагчтай томилтоор баталгаажуулжээ. Аймгийн сонгуулийн хорооноос өнөөдөр сонгуулийн тухай хуулийн заагдсан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлэх юм бол сонгууль зохион байгуулахад дэмжлэг тусалцаа үзүүлж ажиллах ёстой байгууллагын дарга нар, холбогдох албан тушаалтнууд болон сумдын сонгуулийн хороодын дарга нартай уралдаан хийлээ. За сумдынхантай бол цахимаар холбогдсон байгаа. За тэгээ энд ямар байгууллагууд оролцоо гэхээр за сонгуулийн үед харуул хамгаалтын үйл ажиллагаа эрхлэх ёстой цагдаагийн газар, за саналын хуудас хэвлүүлэх, хөрвүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалт, санал авах байрны хамгаалалтыг хариуцсан ажиллах талаар цагдаагийн байгууллагын дээд урдсан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй Хинтээ аймгийн тагнуулын хэлтэс, за элчийн удирдлагуудтай ажилтнуудтай уулзлаа. За мөн сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 45 дугаар тогтоолоор баталсан санал авах байр заавар дээр бол санал авах байрны аюулгүй байдлыг онцгой байдлын алба хариуцсан гал усны зэрэг гинтийн болцгой байдлаас урдсан сэргийл гарах хэмжээ авна гэдэг заасан байна. Энэ асуудлыг, энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр онцгой байдлын газрын
ажилтнуудтай ярилцлаа. За улсын бүртгэлийн хэлтсүү сонгогчдын нийслэлийн чагсаалт та холбоотой асуудлыг хариуцж байгаа. Тэгээ энэ ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? Хамтран ярилцж мэдээлүүдээ солилцсон байгаа. За эрүүл мэндийн газрын хувьд бол эрүүл мэндийн газар зоонууд өвчин судлалын төвийн эхний хувьд бол нийт одоо 89 хэсгийн хорон дээр хариуцлага хадваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа. За мөн одоо зөөврийн битүүнчилсэн саналын хайцгаас санал авах сонгогчдын талаарх зохицуулалт дээр бас энэ эмнэлгийн ажилтнуудын оролцоогоо өөрөөр хэлэх юм бол эмнэлэг төвтөж байгаа болон гадуур эмнэлэг төвтөж байгаа. Өөрөөр санал авах байран дээр очих боломжгүй албаагчдыг өвчтнүүдийг нийслэлийн чагсаалтыг хязгаар яаж хөөнөх үү гэдэг энэ зохицуултууд байгаа шүү дээ. Энийг одоо энэ талаар ярилцлаа. За хариуцлага хадваргүйтлийг яаж хийх вэ? Хичнээн одоо сонгогчоор тооцож хичнээн хамгаалах хэрэгсэл хариуцлагын бодис өвчрхөө барих уу тооцоо судалгаа гаргах гэдэг энэ чиглэлүүд өглөө. За мэдээлэл холбооны сүлжээ Монголын захиргааны холбооны хувьд бол энэ өвдөлт дамжуулах үед интернетийн үйлчилгээ хэрэглэгддэг. Тийм болохоор интернетийн үйлчилгээний аюулгүй найдвартай байдлыг хангах за зарим сүлжээгүй хэсгүүд байгаа. Тэр хэсгүүд дээр сүлжээ үүсэх боломжийг судлах гэсэн үйл чиглэлүүд өгөөд ажиллаж байна. За Багнуу зүүн төслийн цахилгаан төвс сүлжээ компанийн хувьд бол санал авах байрыг цахилгаан системчний найдвартай хөлсөөр хангах тал дээр ажиллах хэрэгтэй байна. За энэ талаар нэг мэдээлүүдийн сонсоод байгууллагын дагалдах дарга нар олонцтой уулзаад ерөнхийдөө бол асуудлуудаа шийдвэрлэхээр бол ойлголцлоо. Тэгээ одоогийн байдлаар цагдаагийн албаагчид 89 хэсэг дээр ажиллахаар томилогдсон байна. За 89 хэсэг дээр эрчим хүчний ажилтнууд тушаалаар томилогдсон. Эрчим хүчний найдвартай үйл ажиллагаа хангах чиглэлээр ажиллаж байна. За бүртгэл мэдээлэл хурууны хээ зэргийг асуудыг Хинтээ аймгийн Усын бүртгэлийн хэлтэс бүрэн хариуцах юм. Тэд ч мөн бэлтгэл бэлэн байдлаа боловсрогчныхаа асуудлыг шийдвэрлэн ажиллажээ. За Хинтээ аймгийн онцгой байдлын газрын зүгээс санал авах байруудын аюулгүй байдал буюу өөрөөр хэлбэл цахилгаан болон гал усны аюулгүй байдлыг хяналтандаа авах бөгөөд хэрв асуудал тулгарвал бэлэн байдлыг хангах болж байна. Эрүүл мэндийн газар болон зоонууд өвчин судлалын төв санал авах байрны эрүүл ахуй халдвар хамгаалтыг хариуцсан ариутгалыг цогт тухай бүртэн хийх зэрэг асуудлыг бүрэн хариуцах юм а. За харин тагнуулын газрын зүгээс эдгээр хүмүүсийн аюулгүй ажиллагаа мэдээллийн нуустай холбоотой асуудал зэргийг хөндлөнгөөс хяналт тавин ажиглах юм а. Ундрхан мэдээллийн хөтөлбөрийн бям гарагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Даваа гарагийн шинэ мэдээллийн хөтөлбөрөөр Эргэн улс сатруу баяртай Ундрхан телевизийн эфирийг үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Ундрхан мэдээллийн хөтөлбөрийн бям гарагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Даваа гарагийн шинэ мэдээллийн хөтөлбөрөөр Эргэн улс сатруу баяртай Ундрхан телевизийн эфирийг үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.